Хуулиар бол энэ хуулийн төслөөр Монгол улсад олон шашин уншихыг хүлээн зөвшөөрж байгаа байна гэсэн төрсөн. За хоёрт нь Монгол улс Бурхны шилтэй орон биш юм байна гэж над төрсөн. Биш болж байгаа байна гэж. За гуравдугаарт нь ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарласан байна гэж. Энэ одоо шашны хэрэглэх зөвлөлт гэдэг чинь ерөнхийлөгчийн иргэд адресоор байж байгаа. Тийм интернетээр бол багтгаа 2011 оны 12-24 оны дайралыг байлаа. Шашны зөвлөлийг зөвлөлт долгооржваар нарийн бичгийн дараагаар стенд дагаа гэж хүн тавиад ажлын алба байгуулсан зөвлөлд нэлээд олон гишүүн харагдаж байна. Тийм. Тэгэхээр энэ зөвлөлүүд хөлзөнд өдрийг явуулж ирж байна гэж. За дөрөвдүгээрт нь үндэсний аймагын зөвлөлийн хамаарах асуудлуудыг хязгаарласан шинжтэй асуудал болсон шиг байна гэж. Юу ярьж байгаа нөхөр би бол шашны асуудлыг аюулгүй байдалтай холбоотой гэж үзэж боддог. Энд бол аюулгүй байдалтай холбоотой бус гэж одоо нотлох агуулгатай болсон шиг хуулийн төсөл харагдаж байгаа. За би тэгээд ганц хоёр санал гэдэг ч юм уу тийм өөрийн төсөл яаж. За Монгол улс бол Бурхны шилтэй орн байсан. Тийм. За би одоо жишээ нь түүх юм байгаа тийм түүх зүйлүүдээр заасан. Тэгээд жишээ нь одоо бүгдийн тухай Бурхны шилтэй тухай жоохон судалгаа 20-р зууны их үеийн юм хийсэн ухаантай. Тэгээд жишээ нь энэ өнөөгийн Монгол улсын тусгаар тогтнол төр улсыг сэргээхэд Бурхны шин нэг тэгсэн нэг том хүчин зүйл болсон юм. Ингэж одоо энэ Монгол улсын тусгаар тогтнол бий болсон. Тийм 11 он 1911 он би дахин жишээ нь 11 он бүгдийн тухай яриад байгаа энэ Бурхны шин байгаагүй ингэж нэгтгээгүү бид нэр өнөөдөр хятадаар яриа сууж байсан шүү гэдгийг би хэлье. За тэгээд энэ үнэндээ сая одоо хүмүүс ярьж байна 2000 жилийн одоо уламжлалтай гэдэг үнэн шүү дээ. Монголчуудад бол босрол гэгэл байгаль дэлхийг хайлах гэх хүний ёсоор оршихыг өгсөн гэж би боддог түүхээр нотлогдож байгаа. Тийм. Тэгтлүүл Бурхны шнийг бол өнөөгийн байгаагаар төсөөлж байна. Өнөөгийн байгаа Бурхны шин гэдэг чинь за өв шүү дээ. Тийм ээ. Өнөөгийн Монгол улс бол шингүү үзлийн үүднээс шашнаа устгасан социализмын жилүүдийн оюун санааны үр хөрлөөр хуулийн зохицуултгүйгээр шахам дурдраар оршиж байгаа ийм нийгэм шиг харагдаж байгаа. Энэ дүр таны энд харагдсан. Тийм болохоор хуулийн төсөл гарах хэрэгтэй гэдгийг бол хууль хэрэгтэй гэдгийг зөвшөөрж байгаа. Тийм. За дараа нь хуулийн төсөл одоо хийсэн хүмүүс тухайлбал энэ уламжлалын шинжтэй түүхийн одоо зохиолууд тухайлбал одоо зарлагчлалт Монгол улсын хууль зөвлөлийн бичиг гээд за энэ дотор байдаг нам нарын хэлгийн хууль гээд 4-5 дэвтэр нэгж үтсэнгүй. Энэ хуулийн дотор харьяалал нам байхыг зөвшөөрдөг байсан байна. Ерөөсөн байх байна. Тэгэхээр энэ төсөл дээр бол харьяалал нам гэдэг юм уу тэр нам гэж байхыг зөвшөөрж байна гэдэг тэр бүлэг гэж ямар гаргаж ирсэн байна. За шашны асуудал бол Монгол улсын үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Энэ үүднээс энэ асуудалд хандах зүйлтэй байх бодож байна. За тэгээд хуулийн төсөлд ер нь шашны байгууллагуудын саналыг илүүтэй авах нь бол сайн байна. Ялангуяа одоо Монголд Бурхны шинтэй орны хувьд түүхэн уламжлалын гэдэг юм Бурхны шины соёл шашин Монголд их байгаа. Энийг бол онцгой анхаарах зөв байх гэж бодож байна. Тэгээд энэ гаргасан хуулийн төслийг энэ хിവэний хилэлцүүлвэл энэ цаашаа явна. Эрэг шургийн одоо тасаад энэ хуулийн төсөл монголчуудын одоо энэ Бурхны шнийг зохицуулах бүрэн хууль болж чадахгүй байх гэж бодож байна. Ийм учраас өөр одоо хуулийн төсөл одоо гаргах юм эсвэл одоо энэ төсөл боловсруулах хүмүүсээр нэмээд гэдэг юм эсвэл одоо аюулгүй зүйлээр ярьж байгаа энэ асуудлыг хуулийн төслийг хүснээр өргөн хэмжээтэй боловсруулах сайн байхаа гэж бодож байна. Баярлалаа. Тэгэхээр энэ үнэхээр 92 оноос хойш 93 оноос хойш за шууд хэлчихэ. Шууд яг юм нэг хийж одоо ер нь Монгол улсын үндсэн хууль дээр бол Монгол улсын төрийн үндсэн үйл ажиллагааны зарчмаар Монгол улсын эв нэгдлийн хангана гэж байна. Тэгэхээр энэ хууль маань эв нэгдлийн маань шуурхагч хэрэгтэй. Энэ талаар бодох хэрэгтэй. За дээрээс нь энэ дээр нэг төр нэг бодлого гэж хэлж байна л да. Тэгвэл бол түрүүнд дээр нэг хүний санал байна. Нэг толгой байгууллагатай харьцуул яасан юм. Нэг Христ, нэг буддизм, нэг ислам гэх юм уу. Ийм нэг тогтцоолоо төр өөрөө оруулах ёстой юм шүү.
За дээрээс нь тэр сая Бацаахангаа хэлдэг л дээ. Тэр ерөнхийлөгчийн дэргэд бол зөвлөл гэж үүдэг орон тооны ус. Бас орон тооны болон орон тооны. Тэр орон тооны бус гэж бүгэн санд хэлсэн энэ зөвлөлийг чинь орон тооны болох ёстой юм шүү. Энэ институтийн тэр нөгөө нэг мемори чи хаана явах юм бэ? Ой санамж 4 жилд ингэ явах юм уу? Хаана байх ёстой юм? Түр угаасаа бид нар 20 хэдэн жил харлаа. Шашин дээр үнэхээр төр хяналтаа тогтоох цаг нь болсон байна. Дээрээс нэм нэгдлийг хангах цаг болсон байна. За дээрээс нь заалт дээр нэг ганц хоёр санаа идэ. Тэгээ бүдэн шишний зонглох байр суурийг хүндэтгэнэ гэж байна. Хүндэтгэх юм бол яаж хүндэх юм бэ? За та манай одоо хүндэтгэхийн хөөнгөд гэрт оруулахаар хоймордоо суулгах юм уу? Хаана яах юм? Хүндэтгэх юм бол ямар байдлаар хүндэх ёстой юм? Тэрийг оруулах нь зүйтэй байна. За дээрээс нь тэр намжлын нууц нь хуулиар хамгаалдаг гэсэн нэг юм заалт байна. Энэ бол Америкийн нэгдсэн улсын энэ хуулийн дээр нэлээд хүчтэй орж ирдэг юм заалт юм байна л да. Тэр нэг цугсаар л да. Бид Америкт өөрөө энэ хуулийн заалтнаар асуудалтай болоод байгаа юм байна. 2014 онд Луизианагийн тэр дээлч хүүхээс шийдвэр гаргасан байна. Тэн дээр яасан бэхээр хүүхдийн эвжиг зөвцсөн буюу одоо хүүхдийг бэлгийн дарамтанд оруулсан тэр номлогчийг мэдүүлэг өгөх ёстой гэдгийг шаардсан байна. Тэгэхээр энэ заалт маань бусад оронд ийм асуудалд ороод байхад бид нэр ийм заалтыг одоо энэ хуулийн дээр оруулах нь зүйтэй юм уу? Ямар очтой юм? Дээрээс нь тэр шашны бүлэг дээр бол бас нэр үнэхээр бас бодох нь зүйтэй. Энэ төрийн хяналтын гадна орчих юм шүү. Хэрвээ дээрээс нь тэр шашны байгууллагыг болохоор төрийн шашны бүлгийг бол гадаадын иргэн болон харьяалал иргэн байгуулж байна гэж. Шашны байгууллагыг бол харьяалтаа тэр хүмүүсд байгуулж болохгүй гэж. Тэгэх юм бол гадны нэг хүн Монголд орж ирээд хяналтгүйгээр шашны бүлэг байгуулчихъя. Тэгээд тэр байгууллагад хэдэн монгол хүнийг эсвэлж аваад буцаагаад монгол хүнээр тэр хүнээр нь шашны байгууллагыг байгуулчихъя. Тэгвэл энэ яах вэ? Энэ бас тэр нэг тийм одоо юу гэдэг хуулийн цорхоо байна. Тэгэхээр бид нар үнэхээр төрийн бодлого маань нэг төр нэг бодлого гэж явж байгаа бол төрийн хяналтыг сайжруулъя. Төрийн хуулийн үндсэн зарчим буюу үндэсний нэгдлээ харгалзаж энэ хуулиа дахин сайжруулах хэрэгтэй гэж би одоо тийм санаа байна. Хариултаа юм уу? За мэдээж одоо бүрийн чиглэлийн хар өмнө нь бол одоо шашны чиглэлийн нарийн мэдээлэл бол хомс байх нь тодорхой байна. За гэхдээ бас нөгөө талдаа бас хууль эрх зүйн чиглэлийн холбогдох бас мэдээлэл зүйл нь магадгүй шашны хүмүүстээр бас зарим хомс байж магадгүй. Энд нэг үндсэн хуулийн цэцэг дүгнэлтийг хэлээд өгчэй гэж бодож байна. Яг тэр энэ ер нь цааш олон байна. Ер нь олон гарах юм шиг байна. Яа тэгэхээр тодорхой нэг шашинд зориулсан байна. Эсвэл одоо бүр зориулаагүй байна. Сая жишээлбэл ярьж байгаа энэ бүлгийн асуудал байна. Одоо нэлээд олон асуудал ярьж байна. Тэгэхээр 1994 онд үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргасан байна. Тэгэхээр үндсэн хуулийн цэцгийн шийдвэр бол эцсийн шийдвэр гэдгийг та бүхэн мэдж байгаа. Үндсэн хуулийн хүрээнд бүх асуудал зохицуулах. Үндсэн хуулийн хаа нарийнээс ямар ч асуудал гарахгүй. За энд нэг ийм дүгнэлт гарсан байна. 1990 оны төрсөн мөдмийн харилцааны тухай хуульд байсан заалтыг хүчингүй болгосон байна. Тэр нь ямар заалт байсан бэ? Монгол улс дахь буддын болон маань шашин өө мөрөглөөс бусад шашны номлол сургалт сурчлагыг тухайн шашны сүм хийдээс гадуур явуулахыг хориглоно гэсэн заалтыг хүчингүй болгосон байна. 9-р зүйлийн 2 дахь хэсэгт байсан буддын болон мусульман шашны сүм хийд байгуулахад Монгол улс дахь тухайн шашны удирдах төвийн албан ёсны санал дүгнэлтийг авсан байна гэсэн заалтыг хүчингүй болгосон байна. 12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт байсан тус улсад шашны байгууллагын шугамаар шашин номын зорилгоор ирснээс бусад
гадаадын иргэн харьяалгүй хүн шашны сурталчилгаа явуулахыг хориглоно гэсэн залтыг үндсэн хуулийн цэц үндсэн хууль зөрчсөн байна гэж хүчингү болгож байжээ. Тэгэхээр нэгэнт гарсан энэ үндсэн хуулийн цэцийн шийдвэр үжил баримтлал агуулга бас одоо хүчин төгөлдөр байгаа гэсэн. Тэгэхээр энэ үндсэн хуулийн цэцийн гаргасан бас тэр агуулга үжил баримтлалыг бид дахин одоо хүндэхгүй байх чиглэлд бас бодож сайн гэдгийг хэлмээр байна. За ер нь бол мэдээж би бол нэг зүйлийг шууд хэлмээр байна. Аль нэг шашны одоо төлөөллийг юм уу одоо байгууллага бас нэр зааж аль шашин бас ингэж би энэ бити дайрасаа гэж үзэж байна. Энэ хэлцүүлэгт. Энийг бол ер нь одоо хэрвээ одоо хэн бүхний үлгэр дуурайлт болж ёстой тэр хүмүүс нь шашны итгэл үнэмшлэр нь ядгуулан гадуурх асуудлыг олон нийтэд өөрсдийн биеэр үлгэрлүүл энэ бол одоо тийм зохимжтой харагдахгүй гэж үзэж байна. Нийт байх нэг төрлийн нийт байгаа. Энэ хүмүүсээс асуу. Таны бодол шүү. Энэ бол таны бодол. Хариултаа сонсё. Мэдээж бол одоо тэр санал шүүмжил бол нээлттэй. Бидэнд бол одоо хандаж биднийг бол яаж бадаж болно? Би шууд хэлчихье. Энэ